11-р сарын 13-ны өдөр хохирогч эмэгтэйг найз залуулах алтан хүүн гэмтлийн эмнэлэгт хүргэж иржээ. Хөл дээрээч зогсох тэнхэлгүй байсан түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзсэн учраас эмчнэр эхний мессеж хэлбэрийг хийсэн байна. Цүс нь хаагураа шүүрээд байгааг олж тогтоохын тулд дахиад хагалгаа хийх шаардлагатай болж 2 дахь хагалгааны үеэр цүсний хүүдийг бүхэлд нь авчээ. Гэхдээ нэгэнт бүх биеэр нь цүсэн тарчихсан учраас 15-ны өдөр тэрээр амьсгал хураасан байна. Үүнээс гадна ар нуруу хонгон битүү гэмтлийн улмаас хөхөрч тархиных нь ийдээс үхчихж байсан гэдгийг гэмтлийн эмчнэр ар гэрийнхэнд нь тайлбарлаж дуулгасан байгаамаа. Мэдээж зүс царай нь хүн арахын эцэсгүй болсон учраас гадны нөлөөтэй гэж үзээд шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулахад шинжээч эмчнэр гадны нөлөөгүй гэж дүгнэлтээ өгсөн байгаамаа. Энэ дүгнэлтэнд дурдахдаа цүсний хүүдийн цоороогүй гэхдээ үрвсэлтэй гэж бичжээ. Үнэн эрэхтэй бол түүний цэсийг нь гэмтлийн эмнэлэгт хийсэн хагалгааны үеэр авчихсан байсныг санах хэрэгтэй. Мөн 2 гуй, 2 буглаг, зоогх шилбэнд нь цус хуралдтай, зүүн тавхатаа зулгарсан, энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг дүгнэлтэнд дурдаад энэ бүхнийг хүндэвтэр гэмтэл гэж тодорхойлсон байна. Энэ дүгнэлттэй ар гэрийнхэн санал нийлэхгүй байгаа бөгөөд эмчтнэр нь авилга авсан байж болзошгүй гэж үзсэн учраас авилгатай тэмцэх газар танджээ. Мөн хууль зүйн сайдад ч гомдлоо хүргүүлсэн байна. Дахин шүнжээчийн баг томилуулж, дахин задлан хийлгэнэ, дахин дүн шинжилгээ хийлгэнэ. За тэгээд шүүх эмнэлгийн газар бол бас хууль зүйн яамны харьяа байдаг. Тэгээд шүүх эмнэлгийн үйл ажиллагаа өөрөө энэ шүүн таслах үйл ажиллагааны чанартай зөв үнэн мөнд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас өнөөдөр хууль зүйн сайдын цайнтад бид бас хандаж энэ байгууллагыг анхааралтай авч энэ хэрэг дээр бас үнэн мөнийг тогтооход анхааралтай авч өгөөч гэдэг хөгжил нарын зүгээс гомдол гаргууллаа. Цагдаа сэргийлэхийн хүнд бол би мөнгө өгье гэд бол үнэндээ гэмтэл согын судлалын хүлээн авахыг хаалгыг бол сахиад үйжсэнийг би мэдэж байна. Би бүрэн дүүрэн тэрэнд бол үнэхээр хариултг чадна. Хохирогч эмэгтэй алтан хүү гэгчтэй 7 сараас хойш үерхэж байгаа бөгөөд өмнө нь хэд удаа зодуулж байсан болохыг найз нөхд нь баталдаг байна. Хоёр хавирга нь хугарсан байдалтайгаар ээжийнхээ эгчдүү нар дээр ирсэн гэдгийгч мөн тэд хэлж байна. Хэдэн өдрөөр гэртээ хорж зоддог, дараа нь өөрөө хувийн эмнэлгээр дагуулж авдаг байсан тогтоогдоод байна. Гэр бүлийн хүчирхийлэл хөшигтэй цонхны цаана үлдэгддэг учраас гэр бүлийнх нь мэдээгүй өнөөдрийг хүрсэн байгаамаа. Хэлэх юм бол зүхтуул салвал ална гэж айлгадаг. Утасных нь дуудлага бүрийг нь шалгадаг байсныг ах トゥ нар нь өнөөдөр л мэдэж байгаа нь харамсалтай. Юусоо мэддэг. Юу ч гэлээгүү. Юусоо юм хэлээг байхгүй юм минийдүү. Юусоо мэддэг. Хүнд ингэ дарамтлуулж ийн гэсэн юм сонсогцнууд би бас тэр эрсдлээс хамгаалахыг би тэр ихтэн хичнээн хэлчихсэн юм өстэй. Тэгэхээр одоо энэ шүүх эмнэлгийн гаргаж өгж байгаа дүгнэлтээр бол бараг л тэнсэн авах ялын хэмжээний юм дүгнэлт гаргаж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр шүүх эмнэлгийн дүгнэлт гэдэг бол уг нь бол хэргийн үнэн мөнийг тогтоож хэргийн эцсийн хувь заяаг тогтооход ямар ял шийтгэл шүүхтэр шийдэгдэх үү гэдэгт бол чухал нөлөө үзүүлдэг ийм байгууллага учраас байж байгаа шүү дээ. Гэтэл манайд болохоор зэрэг яаж нэхэр эсрэгээрээ ажиллаад байна л да баг шаардлагатай бол захиалгатай хэргийг замхруулах эсвэл захиалгаар хийн нэгний хэрэгтэн болгох ч юм уу ийм маягаар дүгнэлт гаргаж өгдөг гэж айгүй олон хүн ярьдаг байсан. Тэгээд энэ хэрэг дээр бол үнэхээр бас батлагдаж байна гэж ойлгогдож байна. Хохирогч айлангаан цохон бөгөөд ээж нь Баян Онгор аймгийн Загс суманд амьдардаг. Охин нь хоцуурын газар бараадаж бусдын адилаар сайхан амьдарч байгаа гэж төсөөлсөөр үдийг хүрчээ. Гэтэл охин үр нь бусдын гарын шүүсүүлж амиа алдлаа. Энэ хэрэг охин үртэй хүн бүр өдөр бүр тэдэндээ анхаарал тавьж ар өврөөс нь асууж лавлаж сураг тавьж байх цөөн цаг ирсэн гэдгийн дохио боллоо. Хэрвээ шүүх эмнэлгийн энэ дүгнэлт дахин батлагдах юм бол хэргийн эзэн тэнсэн аргалзах ял хүлээгээд өнгөрөх юм а. Хүчирхийлэгчийн наран шин халдварладаг гэмтэй учраас түүнтэй танилцсан, ханилсан дараагийн эмэгтэйчүүд айдас дунд амьдарсаар байх уу.